За голын сав газар гэж голын эргийн дагуу ургасан ургамал бүхий газрыг хэлдэг. Сав газар нь урсгалын усыг ойр хавийн олон нийтийн үйл ажиллагаанаас хамгаалдаг. За бүгдээрээ үүнийг дүрсэлж үзье. За энэ ч урсгал ус байна гэж бодъё л доо. За урсгал ус буюу гол тийм ээ. За харин голын сав газар буюу эргийн ургамал бүхий талбай энэ ч байна. За нөгөө эрэг дээр бас байгаа тийм ээ. За та голын сав газрын ойролцоо пермтэй гэж үзье. Голын сав газрын эхлэл нь таны пермийн захаас S фут зайтай, харин төгсгөл нь таны пермээс V фут зайтай. За тэгвэл голын сав газрын өргөнийг олоорой. За энэ хавцаа миний перм байдаг гэж үзье. За энд перм маань байгаа. Пермээс голын сав газрын эхлэл хүртэл S фут зайтай гэж өгөгдсөн. За үүнийг миний пермийн зах гэж үзэх юм бол эндээс голын сав газрын эхлэл хүртэл S фут. За гэхдээ энэ нь та голын сав газрын эхлэлийг хаана авч байгаагаас шалтгаална тийм ээ. За эхлээд үүнийг голын сав газрын эхлэл гэж үзье. Тэгвэл энэ зай S фут, харин төгсгөл хүртэл энэ зай нь V фут. За пермээс голын сав газрын төгсгөл хүртэл зай нь V фут гэж өгөгдсөн байгаа. За тэгвэл голын сав газрын өргөн хэд вэ? За миний таамаглалаар голын сав газрын эхлэлээс төгсгөл хүртэлх зай нь B-гээс хасах нь S байна. За B-гээс хасах нь S. Тэгэхээр энэ зай гэсэн үг. За хэрвээ голын сав газар эндээс эхлээд энд дууснаа гэж үзвэл түүний өргөн нь B-гээс хасах нь S байна. За одоо харин голын сав газар эндээс эхлэнэ гэж үзвэл энэ хоорондох зай нь S болно. За харин төгсгөл нь энд гэвэл энэ зай B болно. Аль нь эхлэл, аль нь төгсгөл вэ гэдгийг би тодорхой мэдэхгүй байгаа. За энэ тохиолдолд ялгуур буюу голын сав газрын өргөн нь S-ээс хасах нь B байна. За нэг зүйл сануулхад манай хариу эерэг тоо байх ёстой. Яагаад гэвэл бид зай олох гэж байгаа шүү дээ. За S-ээс хасах нь B эергүү, B-гээс хасах нь S нь эергүү гэдгийг бид мэдэхгүй байгаа. Тийм учраас эдгээр тоонуудын модулыг нь авч үзье. За B-гээс хасах нь S-ийн модуль, S-ээс хасах нь B-гийн модуль. За энэ хоёр бол тэнцүү байна. За тэгэхээр энэ нь ердөө уг хоёр тооны ялгуурын модулыг олох тухай л бодлого байна. За тодруулах юм бол B-гээс хасах нь S-ийн модуль нь S-ээс хасах нь B-гийн модультай тэнцүү. За тийм учраас энэ хоёрын аль нь зөв? За өөр жишээ авч үзье. Доктор Вэн бол цаг хугацаагаар аялагч эрдэмтэн. 1999 онд тэр Нью-Йорк хотын Төв паркт хот дог идээд сууж байв. Гэтэл тэр малгайгаа мартснаа гэнэт санав. Тэгээд малгайгаа авахын тулд тэр Т жил аялах хэрэгтэй болов. Т нь сөрөг тоо буюу өнгөрсөн лөө очино гэсэн үг. Тэгвэл 1999 он дээр нэмэх нь Т гэсэн нийлбэрийн хувьд бид ямар дүгнэлт хийж болох вэ? За Т бол сөрөг тоо гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэр буцаж өнгөрсөн цаг хугацаанд очино. Өгсөн хувилбаруудыг харъя л да. За 1999 дээр нэмдэг нь Т-гийн модуль 1999-өөс их үгүй ээ. За энэ зөв байхын тулд Т эерэг тоо байх ёстой. Хэрвээ тийм бол Т-гийн модуль нь 1999-өөс их байна. За энэ нь зөвхөн эерэг тоо үед л биелэх боломжтой. За тэгэхээр энд Т нь эерэг гэсэн нөхцөл байх ёстой. 1999 дээр нэмдэг нь Т нь Т-гийн модулаас хасах нь 1999-тэй ижил. За зөв байна тийм ээ. Тодруулах юм бол Т нь сөрөг тоо гэдгийг бид мэдж байгаа. Жишээ нь Т сөрөг 3 байг л дээ. За тэгвэл 1999 дээр нэмдэг нь Т нь 1996 болно. За 1999-өөс 3 жилээр бага буюу 1999-өөс 3 жилийн өмнө гэсэн үг. Үүнийг өөрөөр бичвэл 1996 тэнцүү 1999-өөс хасах нь 3 жил гэж болно. За 1999-өөс сөрөг 3-ын модулыг хасна гэж чий. За 1999 дээр нэмдэг нь Т нь 1999-өөс хасах нь сөрөг Т тооны модуль болно. За энд энэ нь зөв байна. За дараагийн жишээг авч үзье.
Хашааны шонгийн нүхийг өрөм ашиглан ухах болов. Нүхний ёроол нь газрын гадаргатай харьцуулахад сөрөг 2.3 байрлалтай. За газрын гадаргыг зуръя л да. Эхлээд газрын гадаргыг бүгдээрээ зуръя. За нүхний ёроол би нүх ухна. За энэ нүхний маань ёроол. Сөрөг 2.3 фут зайд байгаа. За үүнийг газрын гадаргатай харьцуулбал сөрөг 2.3 фут байна. За хашааны шон 4.7 фут урттай. Тэгвэл шонгийн урт нь түүнийг нүхэнд суулгахад газар дээр ил гарах хэсгийн уртаас хэр их байх вэ? За эхлээд шонг нүхэнд суулгаагүй үед ямар байхыг зуръя л да. За нэг иймэрхүү байна. За энэ нь бол газраас дээшээ 4.7 фут өндөр байна. За энэ зай бол 4.7 фут. За харин энэ зай бол 2.3 фут. За энэ зай нь 4.7 фут. За шонг нүхэнд суулгаагүй байх үеийн өндөр нь түүнийг нүхэнд суулгасан байх үеийн өндрөөс хэр урт байх вэ? За шонг нүхэнд суулгах юм бол энэ нь 2.3 футаар доошлно, тийм ээ? За 2.3 футаар доошлно. За одоо энэ өндөр хэд болохыг олж болно. Гэхдээ үүнийг олох шаардлагагүй. Учир нь шонг доошоо нүхэнд суулгахад оройн хэр доошлохыг л олоход болно. За энэ зай бол 2.3 фут гэдэг нь илэрхий, тийм ээ? За шонг нүхэнд суулгахад 2.3 футээр доошлно. Тэгвэл манай шон нүхэнд суулгахад үлдсэн хэсгээс хэр зэрэг өндөр байх вэ хүүхдүүд ээ? За энэ бол 2.3 фут өндөр байна.